Дажахо самэцгано хятад хэлний огш манлаа. За энэ удаагийн хичээлээр бүгдээрээ хятад хэлэнд цаг агаар асууж, мөн цаг агаар ямар хөө байгааг хамтдаа хэлж суръя. За энэ дээр бол асуух өгүүлбэр байна. Тэгэхээр 今天天气怎么样? 今天өнөөдөр 天气гэдэг нь цаг агаар гэсэн утгатай үг. 怎么样? Ямар янз буюу ямар хөө байна? Өнөөдөр цаг агаар ямар хөө байна вэ гэвэл ингэж асуух юм. За тэгвэл энэ өгүүлбэрт бүгдээрээ хариулж үзье. За цаг агаар дайжгүй байна, муугүй байна гэж хэлвэл 今天天气很不错. 今天өнөөдөр 天气цаг агаар. За асуултанд орсон хоёр үг авч ийн. Өнөөдөр цаг агаар 很 маш их 不错. 错гэдэг нь буруу алдаатай гэсэн үг. 不错гэхээр муугүй дайжгүй гэсэн утгатай эерэг утгатай үг болох юм байна. Тэгэхээр өнөөдөр цаг агаар дайжгүй байна гэвэл ингэж хэлж болно. 很不错, 很不错. За харин эсвэргээрээ цаг агаар жоохон сайнгүй байна гэж хэлэх юм бол 今天天气不太好. 今天өнөөдөр 天气цаг агаар 不太好гэхээр мэдээж бүү гэсэн үүс гэсэн үг орчоод сөрөг утгатай үг болж байна тийм ээ. Тэгэхээр 不太好 сайнгүй муу байна гэсэн утгатай. Өнөөдөр цаг агаар сайнгүй байна гэвэл ингэж хэлэх юм. За тэгвэл бүгдээрээ гэрээний даалгавартаа энэ монгол өгүүлбэрийг хятад хэл рүү хувиргая. За асуух нь маргааш цаг агаар ямар хөө байна вэ гэж өөрөөсөө асуугаад за ингэхдээ маргааш гэдэг үг нь минтхэн буюу маргааш гэсэн үг. Тэгэхээр энийг ашиглаад маргааш цаг агаар ямар хөө байна? За маргааш цаг агаар тийм байна. Сайн бол сайн, муу бол муу гэж өөрөө гэртээ давтаж хэлэх юм байна. За тэгээд энэ удаагийн хичээл маань энэ хүргээ дуусч байна. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Шиши даажаа.